жаргалын шинэхүү хэмээх энэ залуу 1995 онд төрсөн. Аав ээжтэй ад жаргал бэлэглэн ууган хүн болон мэндэлсэн тэрээр төрөлхийн зааны хөл хэмээх өвчтөй юм. Саяд нэг тохиолдог гэх энэ ховор өвчин бага улчир наснд нь зовиургүй байсан ч нас биеинд хүрээд хүндүрлж эхэлжээ. Биеийн томрохын хэрээр хөлнийхэн жин нэмэгцээр одоо нэг хөлн гихтэл 30 гаруй килограмм жинтэй гин. Тиймээс хэвтрийн дэглэм цахих болж. Шинэхүүгийн маань хувьд эд ажиллаж, хөдөлмөрлөж, бүтээж, дурлаж, хайрлаж, гэр бүлтэй болох насна. Гэвч энэ өвчний аюул улмал нүүр тулсаар. Тэрээр Сэлэнг аймгийн Хушаа суманд дунд сургуулаа дүүргэсэн цаашид үргэлжлүүлэн суралцаж чадаагүй. Хөл дээрээ шихэд цуцсан хагарт цус алдах аюул нүүрлээд байгаа болохоор хот газар эмнэлэг бараадан ирээд байгаа нь энэ. Динжээ мянгад нийтийн байранд өвчнөтөөгөө тэмцэж өглөө бүр эдгэрх юмсаа хэмээн бодож аргаа барж яхаа мэдхээ болсон аав ээжээ их өрөвдөг тухай бидэнд хэлж байлаа. За намайг Бачаргалын Шинэхүү гэдэг 1990 оны 4 сарын 23-нд төрсөн. Айлын том хүү төрхөөс ийм хөлтэй гарсан би. Төрхтөл ийм хөлтэй гарсан 25 жил болж байна. Тэгээд 20 нас хүртэл бол нэг тэгж өвдөж зовж шаналгадгүй байсан намайг. Сүүлийн 5 жил энэ нэг шарах үсэд ерөөсөө энэ хөлн дээр шарах үс гэж болдгоо юм гинэ. Тэгээд тэр шарах үсгээр цусаалдаа тэгээд өвчин сэтрээд ерөөсөө идэгдгүү томрол идэг. Том жижиг нь бол яг бие дагаж томорсон. Энэс гадна яг нөгөө явдаг байхдаа бол нэмж хавгандаг. Тийм биш. Одоо бол зүгээр хөвчих заримдаа хөвтгтээ нэг жоохон хөдлөө нэлийн хөдөлгөөнтэй хөвчихэр хавгнаад идэх. Одоо ер нь байнгын хөвтөрт босвол нэг сууг тайган дээр нэг босч нэг бийцчаал. Тэгэл байж энэ. Багад нь бид нар ч одоо ерөөсөө бид эний чинь төрчхөөл байж хаад байж байгаа л нэг сарч болоогүй наашаа их нэлхс рүү явуулсан байхгүй миний хүүг. Их нэлхс рүү явуулаад очиод одоо тэнд очиж үзүүлгээд их нэлхс дээрж бид нар чинь сар гарan гівцсэн. Тэгээ тэр хооронд л эмчнэр зөвлөлтөд одоо энэ хүүхдийг яах вэ гэж зөвлөгөө хийгээл тэгээд болохгүй юм байна гэсэн хариу өгсөн. Сүүлийн 5 жил бол одоо ерөөсөө айгүй хэцүү зовж шүү. Хүнд өнгөрөөсөнтэй байднаас. Тэгээ одоо сүүлийн 2 жил өөр хэвтэрд байж байгаа. Сайн нэгдсэн гол дээр нэг 14 хоногийн имчилгээ хийлгээд бас арай гайгүй. Цусмас алдах нь гайгүй болоо. Тэгээд Монголын имчнэр болохоор Монголд хийж чадахгүйгээд тэгээ гадаад хаалгаа хийлгээд операцанд орвол ер нь бол итгэнэ гэж баг төрсөнс нь ойшрол Монголын имчнэр хийж хэлсэн дээ. Тэгээ биднээс одоо бас амьдрал жоохон үнд санхүү мөнгөнөө болцоо байхгүй гадаад руу явж чадахгүй зоод саяхнаасаа ерөөсөө Монголын ард түмэнд хандъя. Тий ерөөсөө нэг бүгдээрээ хэлцэл гурав бүлээс ороод хэрэг өгчээ. Ерөөсөө Монголын ард түмэнд хандъя илэн их таахан төсөн туслах гэж бодов. Хэмээхийн айл айцгүй 20 жил амьдарсан ч сүүлийн 5 жил сэтгэлийн дарамтанд орж хүүгийнхээ шаналхыг харж түүнийхээ төлөө юу хийж чадах вэ хэмээн өөрсдөөсөө асуусаар бүтэн нойртой хонсон шүмгийн болжээ. Эцэг эхийнхээ сэтгэл сэмэрч мянга ажиллаад ч эмчилгээний зардлыг олж чадаагүй. Одоо тэдэнд Монголын ард түмэн л тусалж чадна. Сэтгэл зүйд ягт тэгэл хэцүү л үйдэг. Сургууль сурж байхад бол тэгэл шат матнаас ахуулаад тэгэл ер нь асуудалтай. Гэтэ 9-р анги ямар ч төгссөн. Дархан ороод мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурах гад сурсан би дийлэхгүй болоод тэгээ гарсан. Сүүлийн 2 жил хэвтэрт байж байгаа бүр одоо нэг аваагааг болчоор байж байна. Монголд бол ерөөсөө яг бүрэн эмчилнэ гэсэн юм бол байхгүй. Цус алдах талтын тогтоогоол тий өөр ямар ч боломж байхгүй. Тэгэл хаван бууруулдаг нэг юм аппарат залгадаг юм байлээ. Тэрэндээ гэр орондоо харихаар тэрний аваа болдгүй юм болохоор тэгэл нэг хавангийн юм уугаал оройд одоо бол нэг өвчин намдах бол байнгын хийлгэж унтна. Тэгэхгүй л ерөөсөө шинэ унтчихдаггүй. Шинэ хийлгсэн чинь шинэ яг бүрэн унтна гэсэн юм бол байхгүй. Иймэрхүү байдалтай айгүй хэцүү л байх юм да. Тэгээ эмнэлгээр яваад баг нялхт нь бид нэр одоо юу яасан? Их нялхсан авчирч үзүүлээд
Тэгээ эхнээс хасаас хавдар судал руу шилжүүлж, хавдар судалд очиж эдийн шинжилгээ өгсөн. Эдийн шинжилгээ өгөхөд хүү маань хортой байна уу, хоргүй байна уу гэж эдийн шинжилгээ авсан. Тэгээд тэр шинжилгээгээр миний хүүгийн хавдар бол хоргүй гэж гарсан. Тэгээ тэрнээс хойш ер нь өвдөж зоохгүй байж одоо 20 наснаас хойш одоо сүүлийн 4-5 жил өрөөсөө өвдөлт нь айгүй хүндрээд сүүлийн үед одоо хөлөмхөө маань зүгээр явдаг байсан хүүхэд маань одоо сүүлдээ өвчин хүндрээд одоо хэвтрийн байдал дээр нь тэгээ явж чадахгүй бас. Арчил би болоод хамгийн сайхан болж ийн бол барай засал масал тэгэл нэг сөхөөрөөчээс авахлаад энэ яваагүй газар ховдоо тийм Монголын бүхэл эмчнэр үзэж харсан мэдчил байгаа. Тийм хөл онцтой нэг хүүхэд байдаг юм. Тэгээ энийг л одоо нэг зүгээр болгочихлаа. Тийм санаатай байна. Манай одоо Сэлэн аймгийн хошаацны иргэд бол одоо ер нь сайн тусал дэмждэг. Айл талаас нь ер нь амьдрал ахуйд байна ч гэсэн хүүхэд байна ч гэсэн ер нь сүүлийн үед их тусал дэмжиж байгаа. Юу яаж яана, юу болж байна, аль хааны ямар эмнэлэг байна, ямар эмч байна, гадаад ямар хүн явсан байна. Хаашаа явбал эмчлэгтээр нэг интернетээр бас тиймэр бас их л хандаж бас их л тусалж байгаа даа. Ингээд яваад одоо сүүлийн үед одоо саяхан бүр хөвчин болохгүй хөл мөлнөөс нь цус мус алдаа тэгээд хүү маань энэ хотод юу 3 дугаар эмнэлэг зүрх судлалын тасагт 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгээд тэрний хүчинд харин нэг жоохон овоо гайг болоод байж байгаа. Тэгээд одоо манай эмнэлгийн эмчрийн зөвлөгөөнөөр ороод хоёр ч удаа эмчрийн зөвлөгөөнөөр ороод тэгээд юу яал Монголда хагалж чадахгүй гэсэн хариу өгсөн биднэрт. Тэгээд одоо тэгээд бид нэр Монгол хүнтэй эмнэлгээр дамжуулаад Солонгос руу эмчилгээнийхэн түүх мөх бүх юмыг өгөөд явуулсан байгаа. Тэгээд ойрын хэд хоногоос дариг хугацаанд эмчилгээнийх нь юу хариу нэрнэ гэсэн тийм юутай байж байгаа. Тэгээ өшөө одоо тэр хариу мариу ирээд өшөө тэр өөр газар одоо тэгээд эмчилдэг барьдаг газар байдığım бол одоо бид нэр явж тэрний хүүгэлийг хөлгөр дээр нь босгох л талаас нь их зүтгэж явна да. Нэгдүгээр эмч твтгэх гээд үзүүлээ явж байгаа хооронд маань хүү маань гинтхэн цус алдаад судас нь хагараад цус алдаа. Тэгээ хүлээ авахар дамжиж 3 дугаар эмнэлэгт бид нар хөвцсөн. Тэгээ эвтээд харин тэнд хордлого тайлах эмчилгээ янз бүрийн дусал антибиотикнууд их хийж өгсөн эмнэлэг. Эмчнэр манай бол сайн эмчилж өгсөн хүү юм. Тэгээ хавдар нь ерөөс их бууж өгөхгүйсэн. Тэгээ сүүл 10 тонсны дараа харин аваа хав мавнд буугаад одоогийн байдлаар бол хав маваа буугаад хав маваа шийж байгээд бас өтгөн хатаад бас их зовлонтой байсан. 14-5 хоног ерөн өтгөн гарахгүй бас жоох хэцүүлээс тэгээд одоогийн байдлаар бол хавн буугаад өтгөн наваа гарчээ. Урд өмнөгээ бодвол хүмүүс маань яг үнэлгээ хийлгэсэн гэсэндээ би сайжирч байна. Тэгээд нэг ганц нэг хүн уцаар холбогдоод энэ евро энтэг рүү явбал бас их зүгээр гэж хүмүүс бас ярьж л байгаа. Тэгээ нөгөө тэр улсуу холбогдсон улсууд маань би эмнэлгийнхын байгууллагатай холбоод уулзаад яриад үгээгээд хүмүүсээс уцаар холбогдчих л байна. Тэгээд аль газар дэмжиж чадна гэсэн газар донд бид нэр явах санаатай. Тэгэл хариу хүлээгээд байж байна одоогийн байдлаар. Өдөө 25 жил одоо ээжээрээ л хастар орлоо. Үлдсэн нас одоо ээжийг л хасармаар байна. Нэмрэцэн хэр борооч юм уу чи Ирүүд болохоор ээж аав хаачиг хариулахаас туслахгүй хоо манай Монгол ард юм. Манай сумынхан сайн тусалдаг шүү дээ. Манай сум орнуудынхан бол сайн туслана. Манай сумынхан ч намайг хандахгүй дээ. Нартигивч бурхан чи юм уу чи амьдрал чамдан би
бол өөрөөсөө бие дагаад тэр их мөнгөийг бол гаргаж чадахгүй. Тэгээд одоо Монголынхаа ард түмнээс л миний хүүгийн эмчилгээнд тусалцаа үзүүлж хандин өргөөсэй л гэж хүсэж байна. Тэгээд Монголын зүр зэцэн үг байдаг штеп. Тэнхлүү явахад тэмээгээр туслахаар твдэж явахад тэмгээр туслаа гэж. Тэгээ ядарч зүдэрч нэгээгээ явж яхад Монголын анхан дүүс маань хүүд маань санхүүгийн тусалцаа үзүүлээсэ гэж би хүсэж байна. Хөлөөл ер нь нэлээ хүнд. Тэгээ босч байгаа яг нэг хөлн дээрээ даралт өгөхгүй бол гайгүй л дээ. 30 гаруй килограмм л байгаа. Ганцхан хөлн зэрдээ 30 гаруй килограмм шүү дээ. Тойргийн хэмжээ нь бол 50 гаруй 54 мөрөөл байт юм лээ шуугаараа. Тэгээ энэнийхэн тойргийн хэмжээ нь хэд вэ гэсэн 18 гэсэн үү 21 гэсэн тийм л юм гарч юм лээ. Үүг бол одоо их цас мус алдвал амь насанд их халтай гэсэн шүү дээ ер нь. Энд чинь тэгээ нэг зүгээр нэг юу яачихгүй хэрвээ энэ судас муцснаас ингээл цус мус алдах юм бол ерөөсөө ямар ч тогтоох нөхцөл байхгүй. Ерөөсөө тогтох нөхцөлгүй тэгэл эмнэлгийн байгууллагатаа эмчнэрийнхээ хажууд ойрхонд байхгүй бол ер нь их төгшүүрт. Тийм л байдгийг шүү дээ. Би одоо тэгээд яаралтаа ерөөсөө даруйхан хугацаанд л гадагшаа явж эмчилгээ хийх бодолтой. Тийм л юмыг зорж одоо явж ин да бид нар. Намайг таньдаг болон одоо энэ нэвтрүүлгээр үзэж байгаа та бүхэн надад туслаарай гэж хэлээ да. Аюу хэцүү шүү дээ. Ер нь нойр бол нэг гүйц дунтаж чаддгүй шүү дээ миний хүч. Зөөврлал өвчин ингээл их хүндрээд ирэхэр чинь аюу хэцүү. Тэгэл бас ер нь хэцүү байд юм даа хүмүүс. Баян хүний асаргаанд. Тэгэл яах вэ одоо хөтлүүр харам гэж хүчин үр хүүхдийнхаа төлөө өдөр шөнө нойр хаалыг бол хүн умартчихдээ юм байна. Сүүлийн хэдэн жил бол чинь бол одоо хоол унтах нойрыг бол мартсан шүү дээ. Өөр хүүхд маань нэг өвчин зовлон хасаа нэг амжираад ядаж нэг өвчнгөө очиосаа л гэж бодож чаддаг гэж. Бидний авчдан ганцхан шүү. Амьдралын зүрхэндээ тэрэн хажаарай. Хүний амьдралын зам ирээнтэй бараатай. Гэхдээ л айлбар аж жаргалтай байвал энэ хорвоо амгалан. Илэг бүтэн эрүүл байна гэдэг аж жаргалынхын эхлэл. Танд, надад, бусдад хайраа түгээх, бусдыг инэрх сэтгэл бий цагт хэн нэгний аж жаргалыг авчрах бяцхан чулуу гэрэл болохыг хүснэ. Шаналлаа шатад цээжинд нь гунгийн шуурга тэгцэн энэ ээжид. Гуниг бүрийнхээ тоогоор үрчлэн нэмсэн энэ аавд. Хөл дээрээ бүтэн зогсож хөнгөн шингэнгүйгээд аав ээжигээ ачлахыг хүсэх энэ хүүд та бидний тусламж яг одоо хэрэгтэй байна. Таны сэтгэлийн дэм шинэ хүүд шинэ амьдрал бэлэглэнэ. Амьдралын зүрхэндээ тэрэн хажаарай.